Баруун аймагт амьдарч байгаа малчин төмөн надаас асуулт асуугаад байгаа юм аа. Өдөр шөнөгүй над руу мессеж бичээн өглөө хүртэл 2-3 хүмүүстэй ярьлаа. Тэг өнөөдөр бид нар Монгол төрийн бодлого малчтаа дэмжийе, төвлөрлийг сааруулъя. Малчин төмөн маань залуу халаа байхгүй боллоо. Малчид цөөрлөө гэдэг ийм асуудлууд яриад байдаг. Гэтэл нөгөө талдаа малчтайгаа орлоготой байлгах бодлогыг төр ерөөсөө ярьдаггүй. Орлоготой байх юм бол малчин төмөн чинь угаасаа өөрөөсөө малч удамтай хүмүүс хинч очиод маллаад амьдрах ийм ёс уламжлалаа сурчсан ийм хүмүүс. Өнөөдөр тэнд амьдрах боломж орлогын хэмжээнд бага учраас өнөөдөр төвлөрсөн газар руу энэ малчид чинь нүгэд нь шүү дээ. Тэг өнөөдрийн малчтын яг авж байгаа гол орлого нь юу юм? Ноолрын орлого, махны орлого. Арьс шир нь үнгүү хаягдчихсан. Төрийн буруу бодлогоос болоод өнөөдөр арьс шир гудамжинд, гуу жалганд хаягдл болгоод хэвдэж байгаа. Өнөөдөр яг тойргийн малчтаас над руу ярьж шít. Яг арьс ширийн энэ алдаа дахиад ноолрон дээр явах гэдэг шиг байна. Та энэ дээр анхаарч өгөөч гэд над руу ярьж байна. Малчтын ганц авж байгаа хоёр гол орлогын малынхын асуудал нь ингээд улсаас стратегийн хүнс гэдэг юмд оруулаад төрийн зохицуулалтаа ковот мовот гэдэг ингээд хайчихсан. Саяхан хүртэл экспортыг түр хугацаанд бас нэг хязгаарлаад авах шиг боллоо. Дээрээс нь одоо ингээд ноолрын асуудал байна. Бид нар угааж самнаад гаргаад 250 сая доллар үлднэ. Энэ ашигтай бизнес болно л гэж яриад байна. Тэгсэн мөртлөө банкуд нь зээл өгдөггүй, төсвөөс мөнгө гаргаж өгөөч гэдэг зүйлийг салбарын сайд нь яриа сууж байна. Үнэхээр ашигтай тийм бизнес 250 сая долларын нэм ашигтай бизнес юм бол яагаад арилжааны банкын дээр зээл гаргаж мөнгө гаргаж болохгүй байгаа юм. Тэгээ танаас би тодорхой асуумаар байна одоо. Өнгөрсөн жил килограмм ноолор 170-аас 185 мянгаар авчихсан. Тэр үед өнөөдөр баруун аймаг 130-аас 140 мянга. Доошоогоо ч орж исэн 120 мянга руу ч орж исэн. Одоо төвийн бус зарагч байгаа авж байгаа энэ 150 мянгаар авж байгаа ноолор чинь баруун бус дээр очиход 100 мянга болчих гээд байна. Малчтын орлого буурах гээд байна. Сая эдрүүд гишүүнийг хилдэг малч чинь хоёр зээлтэй байна шүү дээ. Хойшлуулсан зээл байна. Шин хоршоо хөтөлбөрийн зээл байна. Энэ хоёр зээлийг яаж төлөх юм бэ гэдэг ийм асуудлууд байгаад байгаа маа. Тийм учраас та тодорхой хэлж өгмөр байна. Баруун бус нутагт ноолорыг хэдэн төгрөгийн ханштай авах юм бэ? Энэ жил. Өнөөдөр та сая зүүн бүсээс 600 тонн ноолор авлаа гэж байна. Статистикийн мэдээгээр чинь зүүн бүсийн бэлтгэдэг ноолорын 50% хүрэхгүй. Таны яриад байгаа маллах хөнгөө боллоо, хүндрээд байгаа асуудал чинь үйлдвэрүүдээр унгаасантай холбоотой байхгүй. Мал аж ахуйн гаралтай түүхэд чинь үйлдвэрлэл дээр очиж байгаа л өртөг үсчиж баялаг болж ижил дараагийн доктортой хэлэл хангаж байгаа шүү дээ. Бидний алдаа тэр шүү дээ. Ингэж явсаар байгаад бусдын түүхийдийг бэлддэг болцсон. Тэдний эдийн засгийн савлгааг дагаж ноос ноолор арьс шир нь ундаг. Саяны хэлгээр гуужал нь хаягдж байгаа чинь энтэй л холбоотой. Зүгээр өдөр тутмынхаа ахуйтай хөтлөгдөж өдөр тутмын бодлого дагаж гаргасаар байгаад энэ. Ер нь үйлдвэрлэлөө босгож ижил улс орон хөгжин шүү дээ. Хөдөө аж ахуй чинь ч хөгжин. Хөдөө хүн ажиллах амьдрах ашиг орлоготой байх гол бодлого чинь үйлдвэрлэл дээр л тулгуурлаж явагдана. Махан дээр нийлэн бодлого сайн явж байгаа. 30 жил чадаагүй ажлыг сүүлийн 2 жил хөдөө аж ахуйн хийсэн. 300 сая доллароос буухай болсон экспорт хийж. Энэ бүх мөнгө малчтаар очиж байгаа. Ноолуур маш өндөр түвшин боловсролтын түвшин сайжрах тусам үн өсөж байгаа. Нүүрсийн үн чи яаж унж харж байгаа зү. Гэтэл ноолуур 5% хэлбэлэл хийгээд тэгээд доктортой байдлаа хангах болцоо үүсэж штэ. Тэгэхээр энийг яагаад жадлаад байна? Сүүн дээр датаас өгч байгаа. Литр үйлдвэр тушаасан сүү литр дутманд 1000 төгрөг өгөөд сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байгаа. Тэгэхээр ажил хийдэг хүнд бол боломжийн орлого бүрдэх болцоо бүрдүүлэх төлөө бид ажиллаж байгаа. Өгөөсөж болохгүй. Ахаад хэлье. Малчтыг яагаад орлоготой байх гол юм бол үйлдвэрлэлээ дэмжиж явна гэдгийг л одоо 30 жилийн түүх штэ. Одоо харлаа шүү дээ. Гангаа үйлдвэрлэж ижил нүүрс чүнд орох юм байна штэ. Дотооддоо. Бусдын түүхэд бэлтээд байвал тэгэл нэг хэл худалдаа хэдэн гарсан нүүрсний машин тоолохоос өөр аргагүй сууж штэ.
Тэгээд улс орноороо дагаж цаваал хэлбэлзээд болио л доо. Одоо жоохон чаддаг хэдхэн зүйлээ чаддаг болъё. Үйлдвэрлэе. Би хэлж штэ. Хугацаа орноо 1 жил байна. Тэсгэрхтэй. Гадаад таата нөхцөл үүсчлээ. Үйлдвэрөө босгоод авъя. Ятта ноолуураа босгоод авъя л да. 100 тэрбум Монгол үлдэх нь байна штэ. Эн чинь малчид маань дараа нь нөгөө ноос ундаг шиг, аршир үнгүй болдог шиг эрсэлт орохгүй болчлоо гэсэн үг байхгүй да. Энэ болцоог бид нар бодлого гаргаад базаад авах хэрэгтэй байна штэ. Одоо энэ явж байгаа бодлогыг таны харууд хойшлуулад ингээд хайчил та. Хятадын чэнжүүд өгнө. Та үн өснө гэж бодож байна үгүй шүү дээ. Тэн чинь 36 нэмхэн 50% тарифын зөрүүнд орцсон. Тэр эрсдлийг бид нар дээр буулгах чинь. Түүх ид дээрээ буулгана штэ. Энийг ойлгох хэрэгтэй ш. Та ч өөрөө санхүүгийн мөн биз дээ. Махан дээр ямар нэг хязгаарлалт хийгдээгүй. Монгол улс гэрээгээр хүлээсэн бүх маха экспорт нь амжилттай гаргаж чадсан. Одоо ч гаргаж байгаа. Ямар их үн, ямар их одоо ажил хийж арай гэж тэр махны зах зээлийг нээв. Арабын орнууд, Зүүн Өмнөд Азийн орнууд, Төв Азийн орнууд, ойролт оронтой орнууд. Зөвхөний газраас хамааралтай байсан мах өнөөдөр олон зах зээлтэй болоод идэвхтэй явагдаж байна шүү дээ. Махны үйлдвэрүүдээ босгож чадсан болохоор махны үйлдвэрт болохоор бид нар чи экспорт хийгээд эхэлж байгаа байхгүй үйлдвэрүүд. Би яаж мэдэх юм? Би хэлж штэ дэлхийн зах зээлээ хар. Ноолуурын үн 94-өөс 97 доллараар самсан ноолуур тогтож байна. Үн, ханш, чанар, ширхэг, ноолуурын бусад хольц олон зүйл үйлдвэрийн үнийг тогтоон штэ. Тэрийг сайн тогтоогоо тэд байдаг гэж хэлэх болцоо байхгүй штэ. Зах зээлийн хандлага боломжийн байна. Чамдгаар шангат. За зах зээлийн зарчмаар бол нэг хааж боогоод үйлдвэрлэл хөгжих тийм бол байхгүй. Та нар хааж боогоод тэр арчирнийхээ үйлдвэрлэлүүдийг хар. Хааж боогоод ямар үйлдвэрлэл хөгжих юм бэ? Одоо өнөөдөр түүхийн ноолуураа зархаа болоод бүгдээрингийн нугаана гээд 1 жил тисэрээ гээд ингээд малчтыг өр зээлийн хүнд байх өнгөрсөн жилийн зудныхаа хүнд байдлаас гарах яг ийм үе дээр нь дахиад 1 жил тисэрээ гээд ингээд баг үнэтэй ноолуурыг авах юм бодлого явна гэдэг юмыг та хэлээ сууж байна. Эн чинь бол болохгүй байна. Та өөрөө намайг эзэн засагчаа сая ярьж байна. Өнөөдөр Америк Хятад хоёрын хоорондын тариф энэ ноолуурт байдлыг Америк өнөөдөр Хятадаас зөвхөн ноолуур авдаг юм биш. Трампын тэр тарифын бодлогыг өнөөдөр бүх төрлийн бодлоготой хольж ирдэг болж байна. Энэ ямар ч хамаагүй шүү дээ. Хятадууд хаашаа ноолуураа зардаг юм. Та тэрийг судлаа л да. Америклуудын бүх одоо юу гэж хариулмаар юм бэ? Үйлдвэрүүд ноолуур авч байна. Бид байгаа нөөцийн хэмжээд их усрын бэлдэж өглөө. Бусад их усрээд ажиллаад ноолууруудаа аавна. Монгол улс зөвхөн самсан ноолуур гаргана. Буюу нэмэн үртгэе дотооддоо үлдээнэ. Ажлын байраа бий болгоно, үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ. Эцсийн бүтээгдэхүүн үнэтэй болно. Үүнээс олох орлого Монгол улсад нэмэхээр тусна. Ийм л бодлого шүү дээ. Үгүй наадхаа бойл одоо хямдхан аваач чэнжүүд өгөр гарах гэж байвал их хурлын бодлого шүү дээ. Эцээш бид бодлогыг хэрэгжүүлж байгаа шүү дээ. Яаралтай үйлдвэрийн төвшнгөө сайжруулаа, боловсруулалтаа сайжруул, цагаан алт хөтөлбөргээд их хурл батлаад өгсөн. Тэр хэмжээнд би ажиллаж байна шүү дээ. Тийм бол тэр манай төсвийг хасчих хооронд тэр үлдээхгүй байсан. Тэгсэн бол ийм асуудал байхгүй тун эвтэ. Та харин зах зээлийн эзэн засгийн талаар ойлголт маш тун багтаагүй юм байна. Зах зээлийн эзэн засгийн талаар та жоохон судлаа. Төрөөс бүгдийг авдаг юм тийм юм байдаггүй юм. Та Шинэ Зеланд тэр босод Европын орнуудын хөдөө аж ахуйн салбарын эзэн засгийн тэр хөгжилтийн судал бүгдийг төрөөс төсвийн мөнгөөр авдаг тийм зүйл байхгүй. Энэ төсөв чинь дийлэхгүй шүү дээ. Асуудал. Иргэд чинь татварынхаа хувийг бууруул гэдэг шүү дээ. Та эсэргээрээ нэмэх юм яриа сууж байгаа. Ийм бодлого байж болохгүй. Цагаан алт хөтөлбөрийг би дэмжиж байгаа. Цагаан алт хөтөлбөр дээр юу гэж байгаа вэ гэхээр ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20-40% хүртэл нэмэгдүүлээ гэж байгаа. Тэ. Бүгдийг нь хааж агаад бүх ноолуурыг угаа гэсэн тийм юм угааж самна гэсэн тийм юм байхгүй. Та бас энэ бодлогоудаа зөв яриарэ. Тэ. Тэгээ эргээд би дахиад асууя. Баруун бүс дээр ноолуур 1 кг ноолуур хэдээр авах вэ? Та тэрийг тодорхой хариулт өгч. Үйлдвэрлэлийн төвшинг 20-40%. Угаах 100% суурилсан, самнах 100% суурилсан. Одоо дараагийн үйлдвэрлэл юу байдг вэ? Эрх.
Дөнгөж бэлэн ноолуурхаа бид нар 20% ээрж байгаа тул энийг 40% болгоё гэдэг л бодлого шүү дээ. Нэгэнт самнах хүчин чадал суудсан байхад энийг хийя. 250 саяас баггүй доллар Монгол улсад үлдэх нэ. Энэ мэ доктортой байдлыг хангах нэ. Одоо самнах дээр хөрөнгө оруулалтууд үйлдвэрүүд маань хийж байна. Уцаа хийх үйлдвэрлэлүүдэд хүчин чадлаа нэмж байна. Нэг чөлөө зах зээл гээд 90 оны үр дүнд манайх бүх хөдөө аж ахуйн гаралтай түүхийдээ 100% босруулаад экспорт нь гаргадаг гэсэн бүх үйлдвэрүүдэд унгаасан шүү дээ. Одоо босох гээд цагаан алтгийн хөтөлбөр гаргаад их хурлан батлаад хэрэгжүүлгээд биж явж байна шүү дээ. Олон зүйл чадж байгаа юм алгаа, цөөхөн зүйл байна. Ингээр сайд тодорхой асуулт асуудаг шүү дээ. Баруун хүмүүст 1 кг ноолуурыг хэдээр авах уу гэж тодорхой хариулт дээ. Бэсэн дарга би яаж мэдэх вэ? Дэлхийн зах зээлийн үн, төлөв байдлаа хар, орц, ноорм, бүдүүн, ширхэг, холц олон зүйл нөлөөлнө. Өнөөдөр 1 кг самсан ноолуур 100 орчим доллар дээр Европын зах зээл дээр байна. Ноолуур чинь 100% самнагдсан ноолуур гол арилжааны бүтээгдэхүүн болж байна. Тэр үнэтэй зөөрлөөд үзэхэд өнөөдрийн ханш 150-аас 160 мянган төгрөгөөр тогтох нэ. Яг зах зээл би тэгж хэлсэн. Ноолуур эхлэхээс өмнө хэлсэн. Яг тэргээр л одоо худалдаа авалт хийгдэж байна. Харин харьцангуй энэ дэлхийн энэ ойлгомжгүй докторгүй байдал үед ноолуурын энэ текстилийн салбар боломжийн буюу ноолуур боломжийн доктортой байна. Өнгөрсөн жилээс 5% үнийн хэлбэлзэл үүссэн байна.